За бүгдээрээ сайн байцгаана уу? Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Алтан цай байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ өсвөр насны хүүхдийн талаар хүмүүжлийн мэдээллийг хүргэх болно. За тэгэхээр өсвөр насны хүүхдийг маань 3 төвшөнд хувааж байгаа. Анхан, дунд, сүүл үе гэдэг. Тэгэхээр анхан шатны дээр явж байгаа хүүхэд маань 10-аас 13 насны хүртэлх энэ үед болохоор хүүхэд бие махбод хөгжин өндөр болно, том болно, өөрийнх нь бие махбодын хөгжилтэй дасан зохицоод явж идэг гэсэн. Тэгэхээр энд бол тийм ч их анхаарал халамж бол хүүхдүүдэд шаардлагагүй хэдий ч гэсэн тухайн хүүхэд хааш авирын хувьд жоохон өөрчлөлтөд явж идэг. Зарим анзаарах сайтай хүүхдүүдтэй их ойр байдаг аав ээж нар маань миний хүүхэд ингэж байна тий жоохон ууртай болоод байна, сэтгэл хөдлөлттэй болоод байна гэдэг зүйлүүдийг хэлж ирдэг. Тэрнээс зарим ажилтай байдаг хүүхдтэйгээ харилцдаг, ярилцдаг ээж аав нар маань болохоор анзаарахгүйгээр дунд үе буюу 14-өөс 16 наснд хүрч ирдэг. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн хамгийн тогтворгүй хэцүү үе хизээвэ гэхэлэр 14-өөс 16 нас байдаг. Яг л дунд үед нь би хэн бэ? Би хэн болох хэрэгтэй вэ? Магадгүй би хэн байвал илүү нийгэмд талтай байж болох уу? Хин нэгэнд таалагдаж болох уу гэсэн хүсэл эрмэлзэл энэ дэр ингээ явж идэг байхгүй юу? Тэгэхээр ихэнх өсвөр насны манаа дээр ирж байгаа хүүхдүүд болвол дунд үеийн хүүхдүүд байдаг. Стресс ихтэй байна, сэтгэл готролтой байна. Тэгээд дээрэс нь гэр бүл салалт яг энэ үед явагдах юм бол эрчимтэйгээр сэтгэл готролд орж ийн. Ингээд сэтгэл готрол, стресс хоёр давхар явагдаад, хоёр өөр зүйлэлтэй энэ хоёр маань давхар явагдаад ах юм бол тухайн хүүхэд бүр цаашдаа лавшраад амиа оролдох зүйлийг хүртэл ингээ оролдож үзэж байна. За сүүл үе буюу төгсгөл үеийн маань 17-оос 18 нас, 16-аас 18 нас. За яг энэ үед болохоор аль хэзээний би мэрэгчлэл сонгоцсон, өөрийгөө тодорхойлцсон, хит удаа үерхэд үдчихсэн ч юм уу те эсвэл эрэгтэй эмэгтэй хүний тухай янз янзын бодлоодтай болчихсон харьцангуй тогтворчсон үе байдаг. За ихэнх л өсвөр насны сүүлийн хүүхдүүд эцэг эхээсээ эдэн материалын хувьд хамааралтай байдаг болохоос биш сэтгэл зүйн хувьд хамааралтай байхаа болждаг. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд хамааралтай байдаг хоёр үйл байдаг байна шүү дээ тийм өсвөр наснд эхэн ба дунд үе. Тэгэхээр энэ үед нь эцэг эхчүүд маань дэмжиж туслаад өгчих юм бол яг энэ үеийн ялгаа онцлогийг л харчих юм бол хүүхэд бол хэвийн хөгжлийн түвшиндөө гацхгүйгээр явах боломжтой гэсэн. Хүмүүс стресс хэтэрсээр хагаад сэтгэл готрол болчдаг гэж ярьдаг байхгүй депресс болчдаг. Зүудээ миний стресс явсараад би бүр депрессдсэн гэдэг байхгүй. Гэтэл яг үндийн хоёр ондоз бол стресс гэдэг маань бие махбод гадны сөрөг зүйлс хариу нөлөө үзүүлж байгаа л үйлдэл. Тэгэхээр ураг хүртэл стресстэж болдог байна шүү дээ. Няраа стресстэж болдог байна. Бага насны хүүхэд стресстэж болдог байна. Яагаад тэгэхээр гадны орчинд л би тавгүй байгаадах юм бол би надад стресс үүсчин гэсэн байхгүй их бага хэмжээгээр. За тэгвэл стрессийн дотор нь 3 ангилж байгаа юм. Урт хугацааны, богино хугацааны төр. За тэгэхээр богино хугацааны гэдэг маань гинт юм баггүй юу? Гинт магадгүй ажлаа салгаддаг ч юм уу, эсвэл амьдралд тохиолдож байгаа автобуснасаа хоцрогддог ч юм уу. Энэ болгоноос болоод стресс богино хугацааны стресс үүсч болж байгаа гэсэн гинтийн стресс. Гэтэл богино хугацааных нь ямар юм бэ гэхээр би нэг юм таагүй орчинд орно шүү дээ, тийм ээ. Тэгэхэд надад нэг юм тавгүй санагдаад би яваад өгдөг ч юм уу. Эсвэл би анги хамт олондоо ороход надад таагүй найз маань байхад би надад таагүй санагдаж байгаа минь гэж явдаг ч юм уу. За гэтэл урт хугацааны стресс бол ихэнх бага насны, өсвөр насны хүүхдүүдийн орж байгаа стресс. Энэ маань байнгын л нэг давтамжтай зүйлээс таагүй мэдрэмжийг аваад ахыг хэлдэг. Жишээлх юм бол манай дээр саяхан ийм кейс ирлээ л дээ. 5 настай хүүхэд маш их уур хуцаартай сүрэг арын шинтэй болсон. Энэний гол утга учир нь юу байсан бэ гэхээр эмээ байсан. Эмээ ерөөсөө хамт амьдраагүй байж хаад ирсэн. Тэгэхээр нөгөө хөгшин хүмүүстэй бид нар хэрхэн харилцах юм бэ? Ямар үед тэр хүмүүс сэтгэл зүйн хямрдсан бэ гэдгийг сүүлийн үед бол бид нар харахаа анзаарч чадахгүй байгаа байхгүй. Хамгийн их ганцаарддаг хүмүүс бол тэтгэврт гарсан хөгшчүүл гэдэг. Гэтэл энийг нэг та ганцаарч байгаа юм чи миний хүүхдийг авчих те миний хүүхдийг хараад өг гэдэг маань давхар улам стресс нэмж байгаа гэдэг эцэг эхчүүдэд ойлгодог байхгүй. Ингээд ирэхээр яах нь нөгөө хүүхэд маань эмээ байнга ингээд шордоод эхлэх нь шүү дээ. Хилээд за энийг жоохон төрөмгийн харилцаад гэж хэлж болох юм байна. Төрөмгийн харилцаад ирэхээр тухайн хүүхэд уртын хугацааны стресст орж байгаа. Нэг л зүйлээс байнгын стресст ороод ах юм бол яах нь энэ маань deep стресс буюу хүнд төвшөнд ордог гэсэн үг.
хүнд төвшөнд орох юм бол би одоо тархална, юм идхмээргүй санагдан зарим үед би бүр уурлаж газарт хийчилж унана, эсвэл хинтээж юуж ярихаа болно. Та ингээ хүүхдээ ингээ анзаарах юм бол үг дуурахгүй, буланд очиж суух, аль эсвэл хөмсгөө зангидах, ойрлж хашгичих, шүн зүүдэндээ маш их ярих, орондоо шиэх. За тэгээд дээрэс нь хуруу, хумс уруулаа идэх. Энэ бол бүгдээрээ л урт хугацааны стрессийн дүнд үүсэж байгаа сөрөг үр дагаврууд байхгүй юу? За тэгтэл сэтгэл готрол гэдэг нь юу юм бэ гэдгээр сэтгэл готрлыг бол одоо хүүхдтэр бол ангилах шаардлага бол байхгүй гэж би үзэж байна. За сэтгэл готрол маань нэгсэндээ нөгөө эмгэг болоод явчихж байгаа байхгүй юу? Би хинт чирэггүй. Би ямар ч үйлдэл хийсэн надад хин ч угаасаа таалагдахгүй. Би энэ орчин дээр байгаад ч яах вэ? Би ер нь төрхтөө л хин нэг хэрэггүй байсан гэдэг бодлуудаар хүүхэд өдөр тутамдаа тижигдчихин гэсэн. Та хичнээн хүүхдээ магтаад, та хичнээн хүүхдээ урамшуулаад тахад таны хүүхэд доошоо унаадах юм бол сэтгэл готролтой болсон байх магадлал өндөр гэсэн үг нэгдүгээр. За үүсэх шалтгаануудыг хэлье л да. Сэтгэл готрол маань хэрвээ та хүүхэдтэй болоод ахуулахыг хүсэж байна. За үнэхээр одоо нэг үр хүндэлт хийхээс өөр одоо арга надад байхгүй гэж бодож байгаад эсвэл байнгын л би энэ хүүхдийг яаж хүмүүжүүлнэ, яаж тэжээнэ, эргээд би одоо энэ хүүхдийг амьдрал дээр хэн болгоно гэж та ураг байхад нь жирэмсэн үедээ боддог байсан бол энэ өсвөр насны болоод өсвөр насны бэлтгэл үе буюу 7-оос 9 наст сэтгэл готролд орох хамгийн том суурь болж өгдөг. Тэгэхээр одоо хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа зарим нэг эмэгтэйчүүд би одоо амьдраад юу хэрэг байна уу гэж би боддог. Эсвэл хин нэгэнд хэрэггүй гэж би боддог гэдэг мэдрэмжээр дүүрэн байдаг байхгүй юу? Энэ бол цаанаасаа нөгөө нэг ураг багтаал авсан сөрөг мэдрэмжүүд маань надад сэтгэл готрлын суурийг тавьж өгөөд байна гэсэн үг. За тэгэхээр хор уршиг юм байдаг байна шүү дээ. Дараагийнх нь болохоор үл хайхрал. Үл хайхрал намайг сэтгэл готролд оруулдаг. Хинч намайг хин нэгэн гэж бодохгүй байх үед, миний аав ээж намайг маш их хайрлаж ирсэн гэд болчих үед, эсвэл гинтийн одоо нөгөө нэг эмээ өвөө ах их чамаатан цэстэнда үлдээгээд явах үед хүүхэд цочролд ороод сэтгэл готролд орж үлддэг. За 3 дахь шалтгаан нь юу вэ гэхээр дарамт. Маш их дарамт хичээл байна, шаардлага өндөр байна, зөв хүүхэд болох хэрэгтэй байна, олон дугууланд явах хэрэгтэй байна. Энэ болгон маань эргээд хүүхдэд дарамт үүсгээд сэтгэл готролд оруулдаг. Яг тэгэхээр би өөрийгөө хүчтэй, мундаг, чадaltaй аз жаргалын гормоныг би хин нэгнээс авч чадахгүй байгаа байхгүй юу? Ингээд би сэтгэл готролд орно гэсэн. Эцэг эхчүүд бид нар хүүхдэд 6 нас хүртэл маш их хайрладаг. Хайраар бүр зүгээр бөмбөгддөг. Зарим тохиолдолд зарим тэгж чадахгүй эцэг эхчүүд байгаа л да. Гэхдээ ихэнхдээ тэгдэг. За гэтэл бид нар хизэнээс хүүхдэд орхидог вэ гэхээр 7, 8, 9, 10 наснд орхисон байдаг байхгүй. За тэгэл 11, 12, 13 наснд бүр хитрхи их ингээд ороод хүүхдээ те энэ хүүхд чинь болохоо хийсэн биш те хүүе одоо миний хүүхэд нэг өглөөс ирсэн чинь хоолойч өөрөө айгалж идэж чадхаа болцсон байна гэж хүрээд ирдэг байхгүй. Гэтэл яг үүндээ та хүүхдээ орхицсан байгаа байхгүй юу? Маш их хайрлж ийсэн юм одоо хичээлээ яаж хийх ёстойг юм. За тэгээд дээрэс нь би найзуудтай өөрийгөө хэрхэн батлах ёстой вэ гэдгийг аав ээж нар ерөөсөө анзаарахгүйгээр орхисон багадгүй дараагийн төрөлтийг бэлтдэг. Эсвэл ажил төрлөختтэй байдаг. Ингээд явцдаг байхгүй аав ээж нар. Яг энэ өсвөр насны орхичихсан үе дээрээ хүүхдээ мартцсан байдаг. Тэгэхээр би нөгөө хүүхдээ ажиглаагүй мартцсан юм чинь яаж ярилцахаа би мэдэхгүй байгаа байхгүй. Хамгийн ихээр та анзаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд анзаарах хэрэгтэй. Ингэж анзаарч чадах юм бол яах нь вэ? Миний хүүхэд өглөө хосоод ямар аран шинтэй байх юм, баярлдаг юм уу, уурладаг юм уу, сэтгэл хөдлөл нь ямар байдгийг, миний хүүхэд магадгүй нийгэмд ямар хүн болоосоо гэж хүсэж байгаа юм бол энэ өнцгөөс нь та зүгээр л хүүхдээ араас нь чимээгүй дагаад яваад үз. Инх юм бол таны хүүхэд танд бүх хариултуудыг зүгээр өөрөө гаргаад ирдэг. Би найзуудынхаа дунд арай илүү идэвхтэй баймаар байна. Би найзуудынхаа дунд арай хамгийн сайн нь баймаар байна гэдэг юм уу те. Энэ болгоныг хүүхэд зүгээр үйлдэлээр илэрхийлждэг байхгүй юу? Тэгэхээр энийг л анхаарахад болно гэсэн. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд маань хүүхдээсээ ерөнхий өдөрт 15-аас 20 минут ярилцаж авах хугацаанд чи өнөөдөр зүгээр үү? Хэр өдөр байна да? Өнөөдөр сургууль дээр нь асуудал болсон уу? Сүүлийн үед ямар дуу сонсож байна? За тэгээд дээрэс нь чиний одоо Facebook ч юм уу те Instagram-д чинь дагж байгаа сүүлийн үед дагж байгаа үлгэр дуурайл авж байгаа ямар хүн байгаа вэ?
миний хүүхдийнхээ ертөнц рүү л би орох гээд байгаа байхгүй юу? Хамгийн сүүлийн үед миний хүүд ямар хоол илүү таалагдаад байна те. Найзуудтайгаа явж байхдаа гоё газараар орсон уу? Аав нь ээж нь ийм газараар нэг орох гэсэн чи мэдж байгаа юу гэд. Гэр бүлд эзэлж байгаа байр суурь нь өндөр гэдгийг л батлах хэрэгтэй. Ингэжээч таны хүүхэд итгэл даагаад тантай ярилцсан. Гэхдээ аав ээж нар нэг юм маш их сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ итгэлийг ерөөсөө алдаж болохгүй. Тэгэхээр эцэг эхчүүд ингэдэг байхгүй сонсчоод тэгснээ найзд нь ч юм уу, эмээдээ ч юм уу, эмээд нь ч юм уу, эгчт нь ч юм уу эсвэл өөрийнхөө найзуудад ярьчихдаг байхгүй. Та манай хүүхд ингэж байна гинэ амар хөөрхөн байгааз ингэж байна гинэ гэд. Гэтэл яг үүндээ нөгөө хүүхд чи хувьдаа амар том хүн болсон байхгүй. Ерөөсөө миний нууцыг хадгалах хэрэгтэй гэж бодоод идэг. Энэ дээр эцэг эхчүүд мань бас жоохон алт. Тэгэхээр өсвөр нас буюу яг эхэн дунд үед бол аавын оролцоо хамгийн чухал үе байдаг байхгүй юу? Энэнд би аавыгаа үлгэрлэн дөрөх хэрэгтэй болно. Тэгээд дээрэс нь суралцдаг. Одоо хүүхдийн хувьд бол яаж охтуудтай харилцах юм? Яаж охин найрах юм те? Хайр дурлал би яг яаж харилцах юм гэдэг амар юм гоё сериосны сэдв байдаг байхгүй юу? Ингээл дунд буюу анхан одоо шатанд явж байгаа хүүхдүүдээс хайр дурлалын асуулт асуухаар өө нэрээ тийм ёо иччлээ гэл хүүхдүүд игдэг байхгүй. Гэтэл аав ээж нартайгаа ярих гэхээр ичээд хилтгүү тэд нар. Хамгийн энэ сэдвэр ярих хэвээр хүн бол аав. Тэгэхээр аав эмэгтэй хүүхдтэй ингэж харилцдаг юм аа. Аавынх нь анхны үе ирэхэд гээд яагаад ярьж болохгүй гэж тийм ээ. Энийг ярих хэрэгтэй байдаг байхгүй юу? Харин охтууд яадаг вэ гэхээр би эрэгтэй хүүхдээс эрхэн өөрийгөө хамгаалах юм. Би нандин эмэгтэй юм уу тийм ээ. Би яаж эр хүнтэй харилцах юм те. Би яаж магадгүй хажуу ширээнд муудалцаад байгаа батаад байгаа би яаж өөрийгөө ойлголцох юм бэ гэдгийг аав хэлж өгдөг. Тэгэхээр аав болвол ямар ч насны хүүхдэд танин мэдхүн чадваруудыг нь хөгжүүлдэг хүн байхгүй юу? Ээж бол яг одоо нөгөө физиологийн хэрэгцээ бүгдийг хангадаг. Хооллох, хувцлах, тийм ээ, даарахгүй байх, цэвэрхэн байх, хувцас авих гэх юм уу бүгдийг хангадаг. Тэгэхээр аав юу хийдэг юм бэ? Аав бол цэвэр танин мэдгүй нийгмийн чадваруудыг хөгжүүлдэг гэсэн. Тэгэхээр аавын оролцоо ихтэй өндөр байдаг охтууд нийгэмд ихэнхдээ л эрэгтэй хүүхдүүдтэй найзлан явждаг. Яагаад вэ гэхээр би хинбэ гэдгийг би мэддэг учраас хинч надад халтаж чаддаггүй байхгүй юу? Гэтэл аавын оролцоо бага охтууд ихэнхдээ эр хүнээс ингэж чирхэд идэг. Харилцаж чадахгүй надад нэг юм таагүй мэдрэмж төрөөд байна. Яагаад ч юм бүү мэд би эрэгтэй хүүхдтэй ярьдгуумаа гэдэг ч юм уу те. Ингэж явж байгаад алдчихдаг. Тэгэхээр аав болвол маш хэрэгтэй хүн. Ялангуяа өсвөр наснд.